Хай. Өнөөдөр би бүжгийн багш болох гэж байгаа хүмүүст зориулаад бяцхан зөвлөмж өгөхөөр бэлкээ. Хэрвээ танд таалагдаад цааш нь үргэлжлүүлээрэй гэх юм бол би дараагийнхаа 5 зөвлөгөөг оруулнаа. Та тэгэхээр комент үзээрэй. Юун түрүүнд та мэдээж хичээлийнхаа хөтөлбөрийг боловсруулсан байх шаардлагатай. Юу заах гэж байгаагаа өөрөө маш сайн мэдэж ойлгож байж ич хүнд ойлгомжтой хичээлээ орж чадна гэсэн үг юм аа. Нэгдүгээрт та сурагчдаа ирэхээс өмнө зааландаа төрүүлж очоод зааландаа гоё орчныг бүрдүүлээд хөгжим тавьж өгөх хэрэгтэй. Ингэснээрээ шинэ суралцахаар ирж байгаа хүмүүст сандралыг нь арилгахад маш том нөлөө үзүүлдэг. Хоёрдугаарт хүмүүст бүжгийн хичээлд би чи ирсэн шүү дээ гэдэг сэтгэл зүгээ бэлдэх цаг хугацааг энэ хугацаа солиход нь давхар цаг алдахгүйгээр зэрэг олгоод өгөх даваа талтай. Хэрвээ та бүжгийн зааланд орж ирсэн бол хаалганы цаанд бүх асуудлаа орхиод заалан дотор яг одоо төвлөрч ажиллах хэрэгтэй гэдгийг бүжгийн багш нар хэлж өгөх хэрэгтэй. Ингэснээрээ сурагчид багш аль аль нь түнхгүйгээр хичээлээ цааш нь үргэлжлүүлэхэд маш ач холбогдолтой байдаг болохоор энийг сайн ойлгох нь чухал юм аа. Хоёрдугаарт нь хөгжмийн сонголтоо маш зөв хийх хэрэгтэй. Дасгалч бай, бүжигч бай таны зааж байгаа зүйлийн аян сурж байгаа хүндээ танил ах юм бол сонсч исэн мэддэг аян мэддэг дуу байх юм бол биеэ байхгүй илүү чөлөөтэйгээр хурдан сурахт нь маш том нөлөө үзүүлдэг байгаа. Суралцагч багш аль аль нь бие бариад байвал хэцүү шүү дээ. Хөдөлгөөнөө заах явцдаа маш тодорхой тоолох, дууга аялах, хөдөлгөөнийхөө нэршлиг давхар хийлэх зэргээр гурвуулангийн хослуулж тоолж чадах юм бол нөгөө хүндээ илүү ойлгомжтой байдаг байгаа. Гуравдугаарт магтаал урамшууллыг хамгийн их өгөх хэрэгтэй. Магтаалд дургүй хүн байхгүй шүү дээ. Тэрийг тэгэхээр магтаалын үгийг маш сайн хэлж өгөх хэрэгтэй. Худлаа магтахгүйгээр аль болохоор үнэн бодиттой байгаа байдлыг нь маш сайн ажиглаад өөрийнхөө ч олж харж чадаагүй зүйлийг нь олж харж хэлж өгөх. Энэ зүйлийг чи маш сайн хийж гин одоо жоох ингэдэг үл улам илүү маш сайн болох гээд байна гэж урам өгөөд цаашдаа илүү сайн хичээх итгэлийг нь өгөх нь маш чухал юм аа. Дөрөвдүгээрт хит их яарахгүй, хит их удаашрахгүйгээр хурдыг нь тааруулж заах шаардлагатай. Хөдөлгөөнийг хурдан хүлээж авдаг, хурдан ойлгодог, хурдан сурдаг хүн байхад бас жаахан удаан сурдаг, удаан хүлээж авдаг хүн ч байгаа. Аль болох дундийг нь баримтлаад хурдаа маш сайн тохируулах хэрэгтэй. Хурдан сууж байгаа хүндээ тохируулаад хурдан дараагийн хөдөлгөөнийг нь заагаад байвал сурч амжаагүй хүмүүст нь таг үс тэдэл төрөх магадaltaй болохоор та тэн дээрээ анхаараарай. Хит удаан сурч байгаа хүмүүс дээрээ төлөвлөөд ажиллаад ах юм бол тэр хүмүүс чинь өөртөө их итгэлгүй болоод бас бусад ангийн хамт суралцаж байгаа хүмүүсийнхээ дэргэд эвгүй байдалд орох магадaltaй. Тиймээс яг зохих ёсоор нь хурдаа тааруулж заах нь бүх хүмүүс сэтгэл хангалуун байхад маш чухал нөлөө үзүүлдэг. Тавдугаарт нь бие дааж бэлдэх цаг хугацааг сурагчидтай олгож авах нь маш чухал. Зарим хүмүүс багшаасаа санаа зовоод яг таны хажууд хийж чадахгүй их магадaltaй. Тийм болохоор та за 5 минутын дараа би ороод ирье. Энэ хүртэл та хэд өөрсдөө бэлдэж байгаарай гэж хэлээд хальт гарах хэрэгтэй. Тэр хооронд чинь хүмүүс маань өөрсдөө хоорондоо нэг нэгэндээ зааж өгөх эсвэл таныг байхгүй болохоор илүү чөлөөтэй бие суул тавиад давтах гэх мэтчлэнгээр. Тэгээд эргээд 5 минутын дараа та ороод ирэхэд төсөөлшгүй үр дүн таныг хүлээж байна. Энэ одоо стайлгүй маа гэс бодож авахт чинь ороод 5 минут авчиад гараад ороод ирэхэд маш сайн хийгээ сурцсан байдаг. Гэх мэтчлэн маш олон зүйл байгаа. Хэрвээ та багшилдаг туршлагатай хүн бол комментэн дээр бусад хүмүүстэй туршлагаасаа хуваалцаарай. Хэрвээ дөнгөж багшилж хэрэгж байгаа яах вэ гэж санаа зовоод сандраад сууж байгаа бол энэ бичлэг танд багч гэсэн тус болох байх. Бусад хүмүүсийн ч гэсэн комментэн дээр бичих зүйлүүдийг уншаад та өөртөө ихтэйгээр багшлах боломжтой гэж би үзэж байна. Тэгэхээр амжилт хүсье. Баярлалаа.